За тэгвэл дээрх төмөр замын бүтээн байгуулалтыг туршиглан тээвэр логистикийн төвийг байгуулахаар төлөвлөсөн байна. За ингээд хөшгийн өндийн орчимд Хүннүү хот байгуулна. Одоогоор тухайн хотын цахилгаан дулаан хангамжийн магистрал шугам бэлэн болсон гэж хотын дарга мэдээллээ. 2028 он гэхэд төрийн байгууллагуудаас нүүн очиж иргэд амьдрах орчныг бий болгосон байхаар төлөвлөжээ. Тэгээ бид нар энэ төслийн үндсэн танилцуулгыг хийгээд газар олголтыг ойрын үед дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад ямар нэгэн үн төлбөргүй ийм олгох ийм шийдлүүд ярина. Хүннүү хотын цахилгаан, дулаан, цэвэр бохрын магистрал шугамуд хийгдэж дууссан. Сая улсын комисс ажиллаж байгаа. За бид нар энд сэргээгт эрчим хүчний 300 мегаваттын төр хувийн хвшлийн түншлэлийн тендер зарласан явж байгаа. За мөн бид нар цэвэрлэх байгууламжийн тендер зарласан байгаа. За бид удахгүй энэ намартаа геотермо буюу газрын гүний дулааны өрөмдлөг хайгуулын ажил бас эхлэхээр төлөвлөгдөж байгаа. Энэ амжилттай болсон тохиолдолд бид нар дулаан хангамжийн асуудлыг хамгийн орчин үеийн эко байдлаар энэ хот дээр шийдэхээр төлөвлөж байгаа. Хүннүү хотыг шин 100 мод гэж яригдж байсан хөшигтийн хөндийн нисэх буудлын орчим төлөвлөжээ. Тухайн хотын цэвэрлэх байгууламжийн тендерийг зарласан дулааныг нь газрын гүнээс шийднэ. Ирэх оноос Хүннүү хотын автозамыг барьж эхэлнэ гэж төлөвлөжээ. Ингээд автозам дэд бүтсэн шийдэгдсэн шинэ суурьшлийн бүс гээгдэх Хүннүү хотод хувийн хвшлийг хийж үйлдвэр бүтээн байгуулалт эхлэх боломж бүрдэнэ гэж үзлээ. Шинэ хотууд дээр бол төр өөрөө манлайлдаг ийм аргууд бий. Тэрний юу вэ гэхээр засгийн газрын байгууллагууд яамагийн төлхүүдэд хамгийн түрүүнд энд суурьшуулах ийм бэлтгэл ажил хангаа явж байна. 28 он гэхэд энд бол ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөлт явж байгаа. Хэрвээ ингэж чадах юм бол бид нар энд 10,000 хүртэлх хүн суурьшуулах ийм бэлтгэлийг 25, 26, 27, 28 онуудад ингээд хуваар гаргаад явж байгаа. За давчаар бол Хүннүү хот нь Улаанбаатар хотын хэд төвлөрлийг сааруулсан эко байдлаар дэд бүтцээ шийдсэн 150,000 иргэн зориулагдсан зөв төлөвлөлттэй хот болно гэж албаныхан төсөөлжээ. Гэхдээ энэ мэтээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд байгуулахаар шин 100 мод, шин хар хором, майдар хот гэх мэтээр хотын нэрс цааш хүрч байдаг. Бүхэл бүтэн хот байгуулах төсөв хүчин чадал боловсон хүчин байгаа эсэх нь эргэлзээтэй юм а.